Бид нар бол 24 оны 9 сараас хөдөлмөрийн хэлтстэй хандаад 3 сая төгрөгийн төсөл аваад тэрүүгээр материал аваад их загвараа зохиогоод энэ үйл ажиллагааг өдөө хүртэл үргэлжлүүлээд явж байгаа. Одоо манайх нэг 26 төрлийн загвар гаргаж байна. Энэ загварууд бүгд өөрснөө гаргацсан. Аль нэг газраас хэв хойшмол аваагүй өөрснөө хийсэн орон нутгийнхаа онцлогийг харуулахыг, үндэснийхээ өв соёлыг дэлгэрүүлэхийг энийг л хичээж хийсэн загвар. Зохиогчтой гэсэн үг байна шүү дээ. Зохиогчийнхаа эрхийг одоо бид нэр явуулаад танах давцахгүй байна. Патентыг гаргаад өгнө гэд бид нэг хөлс мөнгө төлсөн. За. Одоо эдгээр зохиогчийн эрхтэй болсон гэсэн үг. Энэ яагаад энэ дээр ингээд ийм зүйлүүд хийсэн бэ гэвэл манай хөвсгөл нутагч бас сарлагтай л да. Манай нутгийн онцлог байна. Тэгээ энэ дээр нь хүүхэд хийсэн одоо нэг дизайн онцлог байхгүй юу? Тэгээ энэ хүүхэд маань одоо хадгаламжтай Монгол хүүхэд, хадгаламжтай Монгол, баримталтай Монгол хүүхэд. Энэ мөнгөний сан. Одоо бид нэр гахайг сурцсан байна. Тэрийг бид нэр өөрчлөлөө. Тэгээд энүүгээр дамжуулаад үндэснийхээ хувцас байна энэ хүүхдэд өгч. Монгол гутал байна, энэ үндэсний дээл байна, малгай байна, залаан байна. Тэгээ энэ Монгол хүүхд. Энүүгээр бид нэр өв соёлоо түгэж байгаа. Энийг асуувал хүн оосор гэж одоо хүүхдүүд тэгж хэлэх гэдэг байхгүй юу? Энэний чинь хамагч гэдгийг, хамагчнаас нь оосруулсны дөр гэдгийг. Энэ өв соёл байхгүй нүүдэлчтэй юм. Энийг л түгээн дэлгэрүүлэхийг хичээж байгаа. Энийг хүмүүс бурхан юм уу гэдэг. Бид нэр одоо Монгол хүмүүст орны зорилготой өв уламжлалтай Монгол хүмүүс учраас энэ зүйлийг бид нэр энэ загварыг бодохдоо бид нэг хүн болгоныг жилтэй байдаг юм чинь хүндэтгэлтэй ханддаг жилтэй хүмүүс. Бид нэр тийм жилтэй тийм хүн гэл ингээд ярьдаг. Тэгэхээр энэ бад суурин дээр хүндэтгэлтэй суулгаад энэ уламжилт энэ хувцснуудыг өмсгөөд энэ малгайны соёлын дээр явж байгаа л да. Энэ 12 жил 11 өөр малгайтай байгаа. Энэ дээр үндэсний соёл, хувцсны соёл явж байгаа. Тэн дээр нь энэ 12 жил чинь өөрөө бэлэгдлийн учраас 9 мянгных нь өнгөөр будаад бэлэг чанарын тодорхой очиж байгаа. Одоо би гэхэд хулган жилтэй байлаа гэхэд хулган жилтэй 5 шар мөнгөтэй байна гэвэл ингээ хулган жилээ захиалгаар хийлгээд шар өнгөөр хувцлуулаад авахаар миний бэлэг чанар зүг болох юм аа. Явдал мөр тэгш. Ингэж үзэж байгаа. Энэ цааны загвар. Одоо энэ ганцаараа ингээд цаа хэвтэж байна. Манай хөвсгөл нутгийн онцлогчтой одоо Монгол улсад байдаг дэлхийд цөөрөд байгаа энэ цаа. Энийг бид нэр хийхдээ ингээд нөгөө хэрэглээ талаас нь бас харсан. Энэ дээр нь ингээд одоо юугаа дурсгалынхаа зүйлийг бичээд наах боломжтой болгосон. Эдлэгээ юуг нь харуулаад цаагаа амгалан тайвнаар хэвтүүлж хийсэн. Тэгээд эврийн бүх бат байлгахын тулд энд металл утаснууд төмрүүд оруулж бэхжүүлж хийж байгаа. Энэ загвар дээр бид нэр энэ давуу чанаруудыг бий болгосон. Энэ загвар дээр бол нэг онцлог байгаа. Бас юу вэ гэвэл бид нэр бас түүх рүүгээ эргэж харах ёстой. Энэ бол ингээд байгаль дээр ингээд цэцэг навчин дундаа ингээд амгалнаар хэвтэж байгаа цагаан цаа байна. Энэ бол манай цаатан иргэдийн маань амьдардаг гэр урц нь байна. Энэ зүгээр урц биш. Энэ дээр тэнгэр шүтлэгтэй нар сар гал гурван байна. Энэ манай буган чулуу уушгийн бүрэн буган чулуун шоны зураг байна. Энэ тэнгэр онгот нь бууж байна. Энд бөөлж байна. Одоо энэ дээр хадны зургнууд нь байна. Ингээд энүүгээр бас бид нэг соёлыг түгээж байгаа гэж харж байгаа. Энэ загваруудын онцлог. Нэг харцсан хүн дараа нь энэ ийдүүлэхдээ зүг тааралдаа тийм үү? Бүгэн чөлөө чулуун хөшөөдөө таарлаад эсвэл цаа бугыг хараад бас өөр сэтгэл төрнө шүү дээ. Тэгэлгүй яах вэ тийм? Энэ ч одоо мэдхгүй юм бол мэдхгүй шүү дээ. Энэ юу юм бэ гэж харж байгаа. Энийг аваад ингээд судлаад ингээд үзүүл энэ дээр одоо мэдээлэл хөгжсөн чи бүх юм байж байна. Тэгээд энэ сүгнэрүүд бол ширээн дээр тавихад үзэг балаа хийж болж байна. Бүр боддороо цаатны урц нь байна. Тэр одоо тэр дэшиг нэг мод шугаагууд нь гарцсан. Энэ одоо ингээд том хийгдсэн шалтгаан нь юу вэ гэвэл одоо ингээд аль энэ Монгол улсын гадаад дотоод байгаа Монгол иргэд эрэхтэй
хөвсгөл нутгаас аваад явах онцлог болох зүйлийг хийсэн. Яг үнэ. Бид нэр энийг гадны жуулчдад бас яг зориулж хийгээгүй анх загвар хаягт. Гадны жуулчд бол нэг түлхүүрийн оосор хөргөчний алтны хэмжээ нэлийн авдаг юм билээ шүү дээ. Тэрийг бол хятад хийж байна, одоо хотод хийж байна, ижил хийж байгаа, энд ч хийж байна, хүмүүс зөндөө байна. Бид нэр нөгөө бусдаас арай ондоо зүйлийг хийх л хичээсэн. Ахуй хэрэглээ юм тийм үү? Тийм хэрэглээ давхар явж байгаа. Энэ тэмээ гэхэд одоо бид нөгөө энийг анх ерөөсөө мөнгөний сав хийнэ, тэмээний бэлэгдэл нь юу юм бэ гэхээр одоо ингээд хоёр бүхэндээ маш их хэмжээний өөх хөрөмтлүүлээд олон хоногор ус уухгүй, хоол идэхээргүй аян явахад энэ нөөцлсөн нөөцөөрөө даваад туулаад гардаг төсвөр төвчөртэй юмтан учраас энэ хөрөмтөл байх юм байна. Энэ бэлэг чанар. Тэгээд тэрийг аваад үзэхээр бэлэглийг аваад үзсэн чинь тэмээгээ ямар шалтан тэмээр байчид мөнгө бүхий цолож хийлт юм биш үү тийм ээ. Энэ тэмээнд хэрэглэгдэхүүнүүд нь байна. Энэ хом гэд бамбай гэж ярьдаг энэ байна. Энэ хоёр талаас нь эхэлдэг модын шат гэж ярьж байна. Энэ холбогддог уяагийн тушаа гэж байна. Ачаагийн тэн гэж байна. Энэ холбогдгийн тэгнэ ингээд энэ оос үрч. Энэгээр нь дамжуулаад бас өөр хүүхдүүдтэй хооч үйтэй зүгээр л нэг юм руу очиж хийх биш. Энэ нүүдэлчний өв соёлыг түгээж болдго юм байна. Тэгээд үндснийхээ бичгээр 1000 лан гэж бичээд энэ бэлгэлийг үүсгэсэн. Гоё. Зүгээр гахаар хийж байгаа биш. 1000 лангийн алтан юмбунд бид нэр хөрөмтөл үүсгээд энүүгээр хариуцлагатай, сахилга баттай эдийн засаг танддаг хүүхдүүдийг төлөвшүүлэхийг зорьсон. Ийм зүйл чинь да. За. Тэгэхээр танаа энэ бүлэг гэх юм уу? Яг энэ бүлэг гэж явуулдаг. Энэ бүлэгт одоо хэдэн хүн байна? 4 хүн байна. Дөрвөлээ байна те одоо 4. За. Өдөр болгон ирж ингээд ажиллаа хийж байна. Тэгээ бид нэр энгийн хүмүүс 8 цаг ажиллаж байна. Бид нэр 15-аас 20 цаг энэ ажиллаж байгаа. Яагаад гэвэл бид нэр өнөөдөр дур сонирхолтой. Тэрнээс гадна энэ амьдрах орчин хүртээмжтэй. Одоо та нар агааржуулт муу энэ гэж ярьж байна. Биднэрт олдож байна. Биднэрт агаар нэг чухал биш харгонгойлогч нь хамгийн гол нь бид нэр гараад явхад асуудал алга нөгөө хүний наад захын хэрэглээгээ шийдэх. Хүртээмжтэй гэдэг чинь нөгөө хэрэгэнсэлтэйгээ гарч ороход энэ хүртээмжтэй орчин. Бид нэр энэ хөгжлийн төв рүүгээ орж ирээд бэрхшээл юм. Бэрхшээл яг үнэ. биш л таарч ирсэн. Энэ ямар ч биднэрт асуудал. Адгийн наазах нэг дэлгүүрд ороход өвдөнд нь ороод тэгээд шатан тулаад дээшээ тэгээд зогсоос. Энд бол тийм байхгүй шүү дээ. Бүх юмд нээлттэй дээшээ доошоорууд нь гараад явах ч бас өөрсөнд нь боломжтой гоё. Энэ нь гоё хүртээмжтэй. Энэ гоё орчин биднэрт. За. Тэгэхээр та одоо энд юу хийж байна? Таны хингэлээ танилцуулаа. За намайг гал цогоогддаг. Би онд одоо цотхорынхаа юунуудыг хийж яриуцж хийгдэж байна. Тэгээд голдоо энэ цотхорнуудаа хийж байна. Алчин намайг маань бол тэр зэзаан загваруудаа гаргана, бодолтуудаа хий. Тэр бол одоо ингээд загваруудыг яг цотголтуудаа орц нормод харуулад тэгээд явуулсан. Хэвлэх ажил юм байна. Хэвлэлсэн байгаа. Хэвлэлтүүдээ хийж хэвээ гаргаад өөрснөө хэвлэлтүүдээ л хийж. Зүг. Одоо зөвхөн энэ хөвс орон нутгатаа л худалдаж байна уу? Бараа бүтээгдэхүүнээ нийслэлээс авч байна уу? Үгүй ээ, одоо орон нутагт яг энэ аймгийн засаг даргын тамгын газар, мөрөн сумын засаг тамгын газар мөрөн сумын. Тэгээд энэ албан байгууллага, агентлагууд, бизнес эрхлэгчид эднэрт манай байгууллагын маркетингийн байгууллага хангалттай хүргэсэн. Бас улс орон дээр одоо Аранхагаас ихэд энэ 12 жилийн бүтнээрэн захиалгаар авъя гэж захиалж гарч ирсэн. Оо ямар гоё. Инхээр энэ нэлээд хүртээмжтэй болсон байх гэж бодож байна. Тийм учраас нөгөө хүний нөөц баг байна, бас аялалчлал зай талбай баг байна. Тэгээ ер нь цаашгаа энийг нэмэгдүүлээд энэ дээр бидний одоо хамгийн гол хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл технологи. Биднэрт тоног төхөөрөмж хэрэгтэй. Биднэрт одоо хайлуулах зуух байвал бид нар одоо энийг түлхүүрийн оосор болгоод гаргаж болж байна. Цаавуугаа түлхүүрийн оосор колон болгоод гаргаж болж байна. Одоо нөгөө гадаадын аялагчруу хандах гэдэг шүү дээ, тийм ээ. Ингэвэл бид нэр хийж байгаагүй л нэлээд хүртээмжтэй болно гэж. Тийм байна. Тэгээд биднэрт одоо лазер машин хэрэгтэй байгаа. Энэ төслийг бичсэн одоо хэрэгжихгүй бас мэдэхгүй бид нар. Одоо энэ логог тэр жижигэн зурган дээр байгаа тэр лого, тэр цаана байгаа манай байгууллагын лого. Албан газрууд логогоо хийлгэхэд
бид нэр лазер машин битүүл яаж хийх вэ? Одоо бид нэг байгууллагын лазер машин гоогаад хийж байгаа. Тэн дээр балиа хийгээд ингэж хийж байгаа. Лазер биднэрт лазер байвал бид зөндөө юм хийж байгаа. Одоо бид нэр энэ чулуун дээр ихэд бид нэр бугуун чулууныхаа хөшөөнийхөө зургийг зураад борын машинаар гараар сэлээд хүмүүс дуусгаж байгаа. Лазертай бол бид нэр энэ дээр газ хэдэн зугаар нь өдөрт нь хэвлэн үүсдэг. Тийм шүү дээ. Энэ технологи биднэрт том томооч хийж байгаа.